За сайн байцгаана уу? The process нэртэй контент маань. За ингэж явуулгаа юм. За сайн байцгаана уу? The process нэртэй контент эхэлж байна. Энэхүү контентээр би яах вэ гэхээр өөрөөр хүмүүсийн амьдралыг юм аягтай танилцсан. Тэгээд тэр хүнээс нэг өдөр суралцсангаа бас гоё үр бүтээлтэй өдрийг өнгөрөөнөө. Тэгээд ер нь зорилго нь амар энгийн. Ингээл болоо. Тэгээд ер нь миний хувьд бас энэ контент айгүй юм челленж санагдаад байгаа. Тэгээд ер нь янз бүрийн юм хийж магадгүй байх. Тэгээд таад бас сонирхолтой байвал хамт байгаарай. Баярлалаа. За өнөөдөр Дээгтэй уулзсан. Дээг болохоор 8 жилийн арилжааны туршлагатай мэргэжлийн арилжаач хүн байгаа. Яг одоо болохоор би офс руу явж байна. Цаа чи офс дээр очсон хүлээж байгаа юм шиг байна. Өнөөдөр болохоор бит хоёр цаа чи надад арилжааны талаар заана. Тэгээд тэр хамт жим хийн. Тэгээд өөр бас гоё үр бүтээлтэй юмнууд зөндөө гаргах гэж найдаж байна. Тэгээд явцгаая. За. Өнөөдөр ингээ заяа да. За. Ер нь зүгээр ингээ явчих. Мань тэгвэл амар юм байна. ChatGPT ч юм уу мэдгүй нэг гаргаж ирэл өөрийнхөө хөгжүүлсэн гаргаж ирэл. Асуухад чиний шинжилгээнүүд дээр ч үнэлгээний дүгнэлт хийгээ явах маягтай. За нэгсэндээ чи намаа байхгүйсэн ч гэсэн яг над шиг юм аяыг сурахчаад алцахгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи тэрийгээ тайлбарлаж явах хавцтай хоёлаа амар олон юм сурчин заяа. Тэгээ чамд чи яг юун дээр болохгүй байна гэдгийг чинь хүртэл угаасаа тэгээ AI юм чинь тэгэл гараад ирж шүү дээ. Тэгэхээр манийхэн бодлоор ингэж бодоод байна. Угаасаа хоёлаа анханаас эхлэхдээ AI хөгжүүлэх цугтаа ингэ сууж байгаа AI-а candlestick-ээс нь эхлүүлээд бүгдийг өөрсдийнх арга барилаар хөгжүүлнэ. Тэнгууд чам ингээ өөр ингэсэн юм AI ментор маягийн болчих жоохгүй. Одоо чи бүр лаг ингээ хөгжүүлээд дуусгачих юм бол за би 4 цагийг алтыг ингэж харж байна. Надад алт импульс хөдөлгөөнтэй явж байна. Импульс хөдөлгөөн candle-аар явж байна. Эсвэл order flow-аар явж байна гэдэг юм гэдэггүй. Тэгэл ингээл тайлбарлаад step by step гэх юм шүү дээ. Тийм. Тэгэл яг чи бүгднийг ингээд шинжилгээнийхээ дүгнэлтийг бүгднийг бичээ. За би энэ чинээс одоо sale харж байна. Хамгийн боломжтой хөлбөр юу гэж болох вэ? Гэдэг ч юм ингээл асуунгууд нөгөөдөг чинь наадах чинь чиний A setup байна, B setup байна гэж өгч ирдэг ч юм. За тэгээд тэр арилжаанд орсноо бичээд за тэгээд ямар үр дүн тэр арилжаанд гарснаа бичнэ. Одоо чинь break-even зогс юм эсвэл stop loss зогс юм эсвэл TP зогс юм. Тэнгуутаа тэр арилжааны үр дүнгийн бүгднийг сайхан бичээд за чи энийг хадгалаарай миний дата шүүгээд хилээд цаашаа явуулангууд одоо би энэ арилж байгаа дүгнүүлмээр байна гэдэг нь гот чамаг яг юун дээр яаж алдсныг ч бүгдийг гаргаж ирэх мэрх ч юм уу мэдгүй. Ер нь бүр next level юм болох гэдэг шүү дээ. За би арилжааны тэмдэглэл үр дүн бүх зүйлээ энэ дээр хөтлөө тайлбар дүгнэлт гэх зэрэг мэргэжлийн төвшний хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болох уу? Тэгээ хэрвээ тэгвэл ямар байдлаар гаргаж өгч чадах вэ гэдэг ингээ асууж авах асуулт байдлаар эхэлж байгаа юм заяа. Тэнгууд наадах ч одоо ингээд за надад ийм хэрэгтэй ингээ тэгээ. За тэгээ шууд ингээд чатаар бичвэл надад амар байна гэдэг чинь ингээл өөр хөвчлэр хөгжүүлэх нь шүү дээ тий. За тэгвэл одоо ингээд наадах чи асууж эхэлнэ заяа. Таны ингээд арилжааны үндэслэл яг юу вэ? Structure юм уу, liquidity юм уу? Одоо том цагийн одоо агуулгатай таарч байгаа юм уу? Одоо гэх мэтлээ одоо ингээд чамаас асуулт асуун чи нэгээр ингээд хариулж явсаар агаад тэгээд хариулт ингээд чамаа ингээд хариулт бичингүүт одоо юу гэдэг наадах чи ингээд буруу ойлгоцсон байдаг байхгүй. Тэнгуут тэр буруу ойлголтын за би энэ дээр дахиад засвар хийя гэх мэтлээ ингээд хөгжүүлээл яваад байна. Деталь гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээд одоо юу гэдэг энэ ингээд SL хаанд тавьдаг вэ? Тэ TP яаж сонгодог юм бэ? Жишээ нь дараагийн liquidity-ийн зоон R-ыг харьцахгүй 3 муруу гэх мэт юм байд юм уу? Дотмол юм байд юм уу? За арилжааны менежмент нь хэрэг юм бэ гэдэг ингээд наадах чи угаасаа яг өөртөө хэрэгтэй мэдээллүүдийн асуултыг чамд өгс. Бүгдийг нь явуулчихсан заа. Би ер нь сэтгэл хөдлөлтөй арилжаач юм. Ер нь ингээд чинь гой дүгнэлт хэлээд гэж. Би ер нь хаанаа одоо сайжруул яг юугаа сайжруулвал би илүү одоо юу гэдэг энэ үр дүнгээс илүү өндөр үр дүн перформанс үзүүлэх боломжтой юм бэ гэдэг ч юм мэдгүй те. Тиймэрхүү юмуд асуугаад ингээ сайжруул өөрийгөө сайжруулаад яваад байна гэсэн. Тэгвэл одоо би ChatGPT-г нэгээд
Технээс нэхэлж идэв. Тий. Тэгээ өмнө бариста байсан гэсэн. Өөрөө ч гэсэн бариста байсан бичиж. Одоо шар тастай гоё кофе гэнэ. Амтархан ууй тийм ээ. Манай YouTube ер нь жоохон өөдөхтэй шүү гэж. Ер нь угаасаа нэг юм ярьдгүй ер нь хамгийн өөдөхтэй хүмүүс л хамгийн амжилттай явдаг. Хотлоо. Нэг бас айгүй өөдөхтэй юм шиг надад санагдсан. Угаасаа би амар өөдөхтэй хүн шүү дээ. Ер нь амьдралын юм аа гэсэн өөдөхтэй. Өөдөхтэй шүү дээ. Өдөр болгон л яг хэнийг хэвээ юм аа л хийн шүү. Нөгөө аяга яатсан. Одоо доороос нь усаалтаад байна гэх шиг. Арт хийдэг байсан. Тий. Чи артын нэг тэмцээнд орж ирсэн гэдэг нэг яриадсэн тий. Бариста тэмцээн зүйл сайн юм байна. Тэр л тэмцээн бол байгаагүй. Тэр зүгээр л нөө өөртөө л хоорондоо өрсөлдөж исэн л байсан. Юу нэг юунд сайн билээ шаардлагач өөрөө. Гэхдээ шарт очи хамгийн сайн тос гэж л хэлдэм билээ. Би гэхдээ яг тэр хоол зүүчж болохоор мэдэхгүй л байна. Ер нь гэхдээ хүмүүс тэгж ярьдаг байхгүй. Хүн ер нь өдөрт ингээ юм жоохон тослогийн хэмжээ одоо юу гэдэг авах хэвээр юм тосны хэмжээ ч юм уу эсвэл юм тос гэж байдаг байхгүй. Одоо жишээ нь омега уудагтай адилхан. Хоёр дахь асуулт нь за одоо чи эхлээд миний ярих юмыг сайн ойлгож аваарай. Ямар ч K level эсвэл бусад structure ярьж болохгүй. Зөвхөн дотроо тунгаагаараа дараа нь дүгнэрээ амар дүгнэлт бичсэн юм байна л да. За импульс болон pullback гэсэн чиглэл бүтэн биерээ нэг пив байсан ч хамаагүй зэн байх ёстой буюу аль цаг дээр үнийг харах хэрэгтэй. Миний хардаг цагууд баг цаг хардаг бах. Нэг хардаг ингээд тэр хамгийн чухал бас би ч юм шинжилгээний дүгнэлт гэхээс илүү шинжилгээний арга барилаа. Эхнээс нь дуустал зааж өгье. За тийм. Арга барилаа. Эхнээс нь тэгээ 5-2 юм уу? За тийм. Манай 10 өдөр. 20 хийч гэж. Наач 3-5 биш тий. Одоо 100-аар шахаж үзэх чинь. Үзэх чинь яг өмнө нэг 5 хийсэн дэмжлэгтэй. Одоо хийдийг бол сайн мэдэхгүй. Яасан юм бол аим хүнд. Ой. Толгой харах чинь. Толгой харах чинь ой. Тусгүйг ой ямар аим. Хамарнаас ус гарч ирээ. Шууд хамраас ус гараад ухаад авчих. Угаалаа болчихсон шнэ. Бараг сүү гарлаа. Сүү гардаг гэсэн шнэ. Йоо. Жиа. Өмнөхдөр битээр нөгөө юунд ирсэн шүү дээ. Хуж обстер байж байгаад. Хуж обстер байж тэгээд нүүгээд шинэ обстер ирээд. Тэгээд яг энэ юуныхаа контентынхаа төгсгөлийг хийж чадахгүй байсараа тэгээд өнөөдөр заагаараад тэгээд эхэлж байгаа. Манай контентын нь бол зөвхөн төгсгөл хэсэг гэх юм. Тэгээд дээрээс өнөөдөр би яг 5 ийм асуулт асуугаад энэ бол контент дуусчихсан гэсэн. Тэр нэг эпизод тий хамгийн анхны first episode гэсэн. First blood. За тэгээ шууд ихний асуултыг асууя хэлчихье. Зөө. За. Чиний хувьд яг Сахилга бат гэж яг юу хэлэх вэ? Сахилга бат гэж юу?
Өөртөө худлаа ярихгүй юм болов? Байх юм болов? Одоо тэгэл яаж задлж болно л та надад ч мангар олон үзүүн тайлбарч болно. Эсвэл одоо юу гэдэг өөрөө хийх ёстой гэдгээ мэдж байгаа. Тэгсэн хэрнээ хийхэд хэцүү зүйлийг одоо юу гэдэг хэцүүгийн үл харгалзан хийх хэрэгтэй гэж бодож хийж байгаа бүх зүйл одоо сахилга батгах юм гэдэг ч юм. Ер нь тэгж тайлбарлах. Чи нарилжаан дээр сүүлийн үед сахилга баттай. Мэдээж одоо хүн л юм хойно алдж оныхын байна. Гэхдээ сахилга батын хувьд бол бид нар тодорхой хэмжээнд хязгаарлах бүрэн боломжтой зүйл гэж бодож байна. Ер нь хувь хүний үүднээс гэх юм уу. Тэгэхээр сахилга батыг бол бүр ягш сайхан биелүүлээд явж явах хэрэгтэй л болж таарч. Ялангуяа арилжаач. Одоо жишээ нь юу гэдэг ойлоо нэг жишээ аваад ярил л да. Дэлхийн супер од тоглогч байлаа гэж. Одоо CR7 ч юм уу те. Одоо тэр хүн бол тийм одоо насанд байж боломгүй одоо перформанс үзүүлдэг ч гэдэм. Тэр бол ерөөсөө л ганцхан хийж одоо тэр хүний хийж байгаа ганц юм бол ерөөсөө сахилга бат. Тэгэхээр сахилга батг бол амар дисциплинтэй юм шиг тий. Тэр нь бол сахилга батг бол хийж хэлнэ. Тэгэхээр мэдээж тэр хүн чинь хамгийн удиртай амьдралаар амьдарч байгаа тий. Хүн болгоны хийж чадахгүй юм хийж чадж байгаа. Тэрийг ганцхан хийлгээд байгаа юм чинь л ерөөсөө тэр сахилга бат байна. Одоо яг 21 хоногийн хугацаанд нэг сахилга баттай контент хийж байгаа тий. За тий. Тэр ихтэй бид нэр бол бүр яг Кристиано Роналдо шиг амьдан тий. Тэгээ ер нь бас хичээж байгаа тий. Одоо ингээд бас олон одоо залуучууд, үеийнгийн залуучууд нэг зорилгын төлөө бас хичээгээд нэг одоо зөв рүү тий тууштайгаар зорилт үйлдэлүүдийг хийгээд хаа үрж чадах вэ гэдгийг харах гэж байгаа 21 хоногийн чаленж гэдэг ба шүү дээ. Яг арилжаа хийж байгаа үед биш үү? Яг арилжаа хийж байгаа үед ямар үед чинь яг тийм юу орж ирдэг вэ? Айдас орж ирдэг вэ? Тэгээд айдас орж ирэх үедээ яг юу хийдэг вэ? Яг арилжаа хийж байгаа. Амар айдас ингээ гинт ороод ирж шүү дээ. Стоп лосс гэж байгаа ч юм. Тийм үед цаанаасаа ингээ хөөж ямар тийм арга хэмжээ авах вэ? За энэ бол мэдээж нөө зөвхөн надаас асууж байгаа хүний асуулт байна тий. Яг тэгэхээр зөвхөн би өөрийгөө одоо бодож хариулна гэсэн. Мэдээж айдас бол ийм бохгүй юу. Манайхын бодлоор бол ялангуяа арилжаан дээр бол мэдгүй зүйлээсээ л айж байгаа. Тэгэхээр ялангуяа арилжаан дээр маркетинг хэр мэдгүй байх тий. Маркетинг хэр хэмжээнд ойлгохгүй байх гэдг нь өөрөө одоо айцыг төдий чинээгээр төрүүлж идэг зүйл юм болов гэж ойлгож байна гэсэн. Нэгээс нь доо маркетинг хэр гүйцэд одоо гүйц шинжилгээ хийгээгүй байхад би айдаг гэсэн. Эхнийх нь мэдээж айц маш олон юмнаас гэтээ хамгийн одоо суур айц бол энэ чинээс үүсэлтэй гэсэн. Хоёр дахь нь бол нөгөө нэг сахилга батын асуудал яригдж байна. Ойлгоо сая яриад дуслаа шүү дээ. Одоо сахилга батанд ч одоо айцанд нөлөөлдөг сахилга бат гэж бас байгаа заяа. Одоо чинь stop loss. Эсвэл лот ихтүүлэх гэдэг. Тэгэхээр энд эдгээр зүйлүүдийг аль болох хийхгүй байхыг хичээдэг. Хэрвээ ямар нэгэн байдлаар айдас эргэлзээ төрөх юм бол би тэр айдсан дотор амьдрах гэж хичээдэг юм байна. Айдастайгаа хамт. Тэрийг ажиглах гэж хичээдэг гэсэн үг. Надаас бас яг ямар зүйл гарах нь вэ гээл тий. Аль болох айдсаа давахыг хүс. Тий одоо давхаасаа илүүтэй ойлгоно. Ойлгочих юм бол би дахиж дараа нь тэр айдсыг гаргаж ирэхээс өмнө сэргийлж чинь гэсэн. Гэдэг ч юм. Арилжаан дээр хариулсан ч болно. Өмнөхтэй чинь жоон төстэй. За айдс ороод ирсэн байж болно. Тэгэнгүүт би яг хизээ яг болох хэвээр. Яг болно гэсэн. Одоо жишээ нь юу н ихэнх арилжаачны хувьд яны статус зөвчүүд гэдэг айдс бол хүн болгонд байдаг бах тий. Гэтэ надад айгүй бүдэг байгаад байдаг. Анх мэдээж байсан байж таарна тийм. Тэнгууд тэрийг хүлийн зөвшөөрж байгаагаа тархиндаа итгүүлэх хэрэгтэй гэсэн үг. Үнэхээр л би энийг алдсан ч яах вэ гэдэг хэмжээнд хүлийн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Тэнгууд нэг өсөндөө тэрийг хүлийн зөвшөөрчхөөр тэрний шалтгаалсаа одоо юу гэдэг нөгөө 94 цаг руу шилжсэн одоо төсөөлөл айдснууд ер нь тэдий чинээр багсаж байгаа гэсэн үг. Тийм юм байна. Чи бүр ингээ эхнээс эхлэх хэрэгтэй болчтой заа. Бүр ингээ эсвэл буцдаг ч юм уу эсвэл өнгөрсөн цавхсаар буцсан заа. Зүгээр анх форекс хийжсэн л гоо. Нэг бол чи ингээ одоо байсан амжилттай байснаа. За ингээ буцаа 0 орчихсон. Амар 100 дээр чи ирсэн байсан. Левел 100 дээр ирсэн. Буцаа тэг рүү ингээ өсөрсөн заа.
Тийм бол надад тийм яг кейс тохиолдсон шүү дээ. Ер нь байсан тий. 4 жил тийм болсон. Одоо ингээл cover хийх гэж явж байна тий. Тэгвэл чи тэн дээр юу хийхгүй байх? Өнгөрснөө буруугаар ингээд токсикор бодохгүй байх гэсэн үг. Буруутгаж биш. Эсвэргээрээ одоо миний алдсан. Би нэг тодорхой хэмжээнд ямар нэг юм алдсан болоод би тийм төвшөнд очиж байгаа шүү дээ. Тийм дээр ээж жагаад буцаад энэ доор ирсэн байгаа гэсэн. Тэгэхээр ямар нэгэн алдаа байж л байгаа угаасаа. Надаа шалтгаалсан алдаанууд тий. Тэнгууд тэр алдаануудыг л би зүгээр харамсаж одоо өнгөрүүлэхгүй гэсэн үг. Юу гэж байгаа гэхээр би одоо энэ байгаа нөхцөл байдлыг юу бүрдүүлсэн бэ? Энэ бүрдүүлсэн байхгүй юу? Тэр нь юу гэхээр харамсаагүй оронд нь хүлээмжшүрж эхэлсэн одоо юу гэдэг алдаа хүлээмжшүрж эхэлсэн. Алдаа хүлээмжшүрж эхлэнгуут надад би энэ дээр алдсан юм байна гэдэг хүлээмжшүрээд ихсний дараа надад хариултууд ингээд нэг нэгээр гарч ирж байгаа байхгүй. Окей би энэ дээр инкер алдчих тийм байна. Тэгвэл энийг хийх болчих. Нэгэсэндээ алдсан алдаанасаа одоо хариу авах биш. Тэг үгдий үзэн ядах биш, айх биш, сандрах биш. Эсвэргээр тэрийг хүлээмжшөөрөөд эдгэх хэрэгтэй гэх юм уу? Одоо юу мэрч юм тийм. Өмнөх одоо алдсан юм ал арай л сайжруулж хийх гэдэг. Ер нь алдаагаа enjoydах хэрэгтэй гэх юм уу? Өөрөөр хийх юм уу? Тийм. Хүлээмжшөөрөөд тэгээд одоо засаж сайжруулах боломж олгоно гэх юм. Тэгэл бүр хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол одоо юу гэдэг би энэ дээр алдсан шүү навш гэж харамсаж өнгөрүүлэхийн оронд үйлдэл хийх хэрэгтэй л гэсэн. Тэгэхээр огт харамсаж болохгүй л гэсэн. За одоо харилцааг 8 жил болсон шүү дээ. 8 жил өнгөрцөн тий. Тэгэнгүүт одоо энэ салбарт ингээ байлгаад байгаа хүчин зүйл байгаад байгаа шүү дээ. Тэр чиг юу вэ? Эхлээд бол одоо би наатаж амар нөгөө нэг үе дээр өөр бодогддог заяа. Эхлээд анх forex хийж яхад сайхан амьдрах гэж хийж исэн болвол одоо арай өөр зорилготой болсон бай. Учир юу вэ гэвэл ер нь зүгээр хамгийн байж үзэх юмсан гэдэг бодол төрөөд байгаа ер нь. Одоо ганцхан монголоор хязгаарлах үгээр гэх юм уу? Одоо үүдээ би одоо нэг өөрийн гэсэн нэг юм арга барил гаргаж ирчээд байгаа шүү дээ. Энийг улам цаашаа бүр лаг болгож хөгжүүлээд тий ядаж одоо Монгол улсынхаа энэ forex хийж байгаа сонирхож байгаа залуучууд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлээд сайн талаараа тий одоо юу гэдэг ашиггүйс харилцаач нэг ашигтай болгох. Ядаж балансын дээр нь авчирч чинь. Мэдлийн төвшөнд ерөнхийн нэг тийм болсоо тий өөрийнхөө нэг юм shape-ийг маа гэдэг өхнө шүү дээ залуучууд. Тэгээд тэр цаашаа хөгжөө явуул явна гэж тэгвэл бүр cool байна. Гэхдээ энийг цаашаага бас Монгол одоо энэ дээр ингээ ажиллуулчаад цаашаага одоо юу гэдэг Монгол хүний потенциалаас бас юм гарч болдог шүү гэд. Арилжаачны ертөнцид яагаад Монгол хүнлаг алдартай гэж болохгүй гэж гэдэг ийм бүр лаг юм амбицлэг бодлоо тийм дээрээс хийж юм ба тий. Дээрээс үлдэх тийм амьдралтаа. Яа ч юм би зүгээр мэдхгүй зэ нэг цагт хүүхдээ нэг харамсгааргүй юм шиг хэрвээ энэ хийжүүлэх гэдэг юм. Тийм төвшөнд одоо тэр төвшөндөө хүрчээ дараа нь юу бодохыг бас мэдэхгүй тийм. Илүү одоо нэг ашиг мөнгө гэж харахгүйгээр бүр өөрийнхөө сурсан энэ 8 жилийн хугацаанд сурсан бодиттой энэ хувь хүнийхээ скиллийг сураад би одоо хүн ингэж бодд юм байна амар сонио. Би бол ялангуяа одоо өөрийнхөө арга барилыг одоо та хэд ч юм одоо шамнартаа ингээл заахта ямар ихтгэл өмчлөлтэй тэгэхээр би ажилуулсан байхад энэ хүн яагаад болохгүй гэж боддог. Би чадаад байхад энэ хүн яагаад болохгүй гэж боддог гэсэн. Тэгэхээр өөртөө итгэлтэй байгаа дэр тий. Тэгэхээр ер нь бол яг вижн бодол тийм байна. Nice. Нөө үе давдаг тоглоом шиг. Дараагийнхаа боссыг бол олцсон байна гэсэн. Final boss баг олцсон тав. Тий. Тэгээ final boss дуусахгүй ч магадгүй тий цаашаа үргэлжлэл яваад. Тий. Гэхдээ яг одоо тэнд хүрэхийн тулд надад тодорхой хэмжээний одоо наадлын зорилгууд гэж бас байгаа. Тэгээ юу гэдэг сэтгэл зүйн пүүх арилжааг ингэж хийж болдгийм үү гэтэл юм арилжаа хийж үзэх юмсан гэж боддог. Одоо чинь би өчтөрийн лайв дээр ярьсан. Гэтэ одоо дахиад харчиг. Ер нь мань нэг юм хүн бодод байгаа. Хүн зөв юм ингээд гоё зүгээр хийвэл ямар ч юм амар гоё автет тарагдчих. Одоо нэг ингээд айгүй гоё хоол иддэг хүн байдаг шүү дээ. Цадсан ч гэсэн тэр хүнийг харахаар ахаа юм мэдмээ санагддаг. Тийм.
Одоо тэнгуут би бас тэгж арилжаа хийж үзмээр байна. Нэг ASMR бичлэг шиг л. Тэг би одоо нэг арилжаа хийж чад хин нэгэн ёо тэ би бас нэг арилжаа хийждэм гэдэг юм. Арилжаа хийх сэдлийн төрүүлсэн автомат хөдөлгөөний нэг гэсэн гоё зөв зөвхөстэй гоё арилжаанууд хийж болдсон шүү гэдгийг харуулах хэмжээний одоо төвшөнд очимоор байна гэсэн. Хамгийн наацхан тэ. Тэхийн тулд одоо энэ толгойтой ажиллах шаардлагатай. Сэтгэл зүй бүх юмтайгаа Хүмүүс арилжаа гэхээр л хүмүүс ихвчлэн л нэг юм жоохон амар хэцүү гэж хараад байдаг шүү дээ. тий. Тэрийг нэлээд хөнгөн Тий. гоё зүйл байдаг шүү дээ. Тий, мань ер нь бол ингэдэг байхгүй юу? Хамгийн төгс юм гэж байдаг бол хэрвээ одоо дэлхий дээр энэ ертөнцийн дээр хамгийн төгс гэж юм гэж байдаг бол тэр нь хамгийн энгийн зүйл л байгаа. Гэж итгэдэг байхгүй юу? Энгийн зүйлээс бүх юм эхэлнэ гэдэг шиг. Тий. Чи үнэхээр тэр зүйлийг хамгийн төгс хий одоо эсрэгээрээ тий. Чи үнэхээр тэр зүйлийг хамгийн төгсөөр хий гэж бодож байгаа бол хамгийн энгийнээр хийх гэсэн санаахгүй. Мань энэнд амар итгэдэг гэсэн. Тэгээд одоо энэ философоос гараад одоо манайдын энэ дээр бичигдэж байгаа үг гарч ирж байгаа шүү дээ. Баланс. Balance is everything гэдэг үг. Гэдэг чинь балансыг барьсан бүх зүйл. Энэ чинь ганцхан арилжаа биш юм бэлээ. Одоо арилжаанаас хөрвүүлээ бодонгууд амьдрал дээр ч гэсэн одоо надад арилжаанаас сурсан юм миний амьдралд ажиллаад байхгүй гэдэг ч юм. Харин тийм л хэлээ. Би бас одоо арилжаагээд за нэг хэдэн сар болж байгаа. 4 сар 3 сар мар хавцуулж байна. Тэнгүүд л би бас өөрийнхөө дотоод ийм хүн байд юм байна гэдэгс тань мэдээд байгаа байхгүй. Тий харин. Амар юм Чи өчнөө ол үржих гэдэг танилцсан. Зарим нь аалах хэрэгтэй болно. Зарим нь урамшуулад тушаал дэвшүүлэх хэрэгтэй болно ч гэдэг. Зарим нь бүр огт нэн илрүүлээгүй байсан ч болоосаа гэж боддог ч юм уу тий. Тийм үржихгэнүүдтэй зөндөө таарлтна гэсэн. Харин тийм лээ. Би ер нь бас амар стресстэй хүн байсан юм гэдгээс олсон шүү дээ. Гэтэ би ингээд стресстэй л надад стресс өгöd байгаа шүү дээ. Стресс нь гэтэ юм зөв стресс байсан гэж боддог. Буруу биш. Буцаад энэ стрессээсээ авснараа ингээд ихэд урагшлах хэрэгтэй юм шиг тий. Өөрийгөө аална гэдэг чинь бас тийм ч одоо сайхан зүйл биш байхгүй юу? Бас тийм ч амархан зүйл бас биш. Тий. Чи ингээл одоо сэтгэл гутрал их юм ч бас хайшин. Гэтэ ер нь би ингээд сэтгэл зүйч одоо үнтэй ярилцсанаас хойш надад тийм бодол төрхөө болцсон. Сэтгэл гутрал гэдэг чинь бас тоглоом биш юм биш үү? Би бас яг гутралд оронгоо алдаад болж исэн юм байна гэдгийг ойлгож байгаа. Яг ч орчоогүй байсан юм байна. Брейк юм зогсож байгаа л нааш явчихсан юм шиг. Яг стоп-аас гээд буцаа авчихсан. Гэтэ тэрийг би өөрөө дотроо л одоо мэрэгжлийн бос хүн шүү дээ би чинь. Сэтгэл зүйн тал дээр өөрөө дотроо бол би үнэхээр сэтгэл гутралд орцсон л гэж бодож исэн байгаа байхгүй. Сэтгэл гутрал гэдэг чинь ёо арай аимшигтай зүйл байсан юм байна. Тийм тэгэхээр яг хөө зүгээр ер нь тим хэмжээнд очиж л хүн өөрийгөө одоо яг тухайн байсан шейпээ яг дээрээс нь гэрэл хасаадаг ч юм эсвэл бүр бутлаад хаглаад өөр шейп бүтээдэг. Өнгөрүүлсэн нэг өдрийн контент бас ингээд дуусчих те. Ямар ч сан гоё байсан. За ингээд дараагийн дугаараар гэж хастай. Би нэг баг миний блог болчихж байгаа шээ. Тий. Тэг бүр гоё юм надад гарч ирэх واخ уу. Peace. За бай. За